Амьдралын тухай хамгийн чухал асуултуудын нэг бол би яагаад ингэж амьдрах ёстой вэ гэсэн асуулт байдаг. Ямар ч хүн энэ асуултыг өөрөөсөө нэг бус удаа асуусан байдаг. Ядарч туйлдсан үедээ, амьдралын оргилд хүрчихсэн үедээ тэрч байтугай хүний хэрэгцээнд байх ёстой бүх юмтай хүн хүртэл ямар нэгэн байдлаар энэ асуулттай нүүр тулдаг. Хүмүүс бид нар амьдралынхаа турш олон зүйлийн араас зогсолтгүй хөөцөлдөж амьдардаг. Мэдлэг боловсрол, ажил хөдөлмөр, мэрэгжил, эд хөрөнгө, нэр алдар, бусдаар хүлээн зөвшөөрөгдөх бусад харилцаанууд гэх мэт. Ийм л юм байх юм бол би сэтгэл хангалуун байна. Амьдрал минь ийм сайхан болно гэж бид нэр өөрсдөө хэлдэг. Гэхдээ тэр зорилготой хүрэх үед төрхөн зуурын баяр хөөр, сэтгэл ханамж төрдөг хитэж ахаад л гэсэн бодол төрж сэтгэл санаа хоосон, ганцаардл мэдэрсэрүүлддэг. Яг энэ мэдрэмжийг Библиэдх Гүн ухаантны сургаал маш тод шударгаар илэрхийлэн харуулсан байдаг. Энэ номыг бичсэн Шиломон хаан тухайн цаг үедээ баян чинэлэг, мэргэн эрх мэдэлтэй нөлөө бүхий хүн байсан. Тэрээр хүний хүсэж болох, эдэлж болох, хүртэж болох бүхнийг амсаж үтсэн мөртлөө номоо эхлүүлэхдээ бүх зүйл утгагүй хоосон хэмээн дуу алдсан байдаг. Энэ үгсийг сонсоход сөрөг мэт санагдаж ямар ч утгагүй юм шиг мэдрэмж төрүүлж болох ч энэ бол гутрал биш, харин амьдралын жинхэнэ үнэтэй нүр тулах урлаг юм а. Хоосон гэсэн үг нь еврей хэлэнд хэвэл буюу манан, амьсгал, төр зур гэсэн утгатай. Үүрээр татсан манан удалгүй сарнин алга болдог шиг амьдралч мөн баригдшгүй тогтоохын аргагүй санагддаг. Бид хөвчлэн амьдралыг байрш тогтоох гэж оролддог. Амжилтыг бид нар хадгалахыг хүсдэг. Баяр жаргалаа бид нар үүрд байлгахыг хичээдэг. Бусдтай харилцах харилцаагаа бид нар төгс байлгахыг мөрөөддөг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам бүх зүйл өөрчлөгддөг. Бидний байрш тогтоох гэсэн болгон гарын алганаас алгуурхан урсах ус мэт алга болдог. Гүн ухаантны сургаалд дахин гарч ирдэг нэг чухал ойлголт бол наран доор гэдэг үг хэллэг байдаг. Энэ нь амьдралыг зөвхөн ертөнцийн эзэнгүүгээр энэ дэлхийн өнцгөөс харж байгааг илэрхийлж байгаа. Төгсгөлгүй мэт давтагдах нэгэн тойрог, ажил, амжилт, дараагийн зорилго, дахиад ганцаардал, хоосрол гэх мэт. Хэрвээ амьдрал зөвхөн энэ хүрээнд хязгаарлагддаг бол гүн ухаантны хэлсэн бүх зүйл утгагүй мэт санагдана гэдэг үг үнэн. Гэвч энэ номын зорилго нь бидний гутраах биш, харин эсэргээрээ энэ биднийг төр зуурын хуурамч найдваруудаас салгаж жинхэнэ утга учирыг олгож чиглүүлдэг ном. Шиломон хаан амьдралын утга учирыг хаанаас хайсан бэ? Тэр мэргэн ухаан, баяр жаргал, эд хөрөнгө, ажил хөдөлмөрөөс хайсан. Гэхдээ эдгээрийн аль нь ч түүний сэтгэлийг бүрэн хангаж чадаагүй. Яагаад гэвэл хүн төр зуурын зүйлсийг хүсч түүгээрээ сэтгэл хангалуун байхаар бүтээгдэггүй. Хүний зүрх сэтгэл мөнхийн ер бусын зүйлийг хүсч тэмүүлж байхаар дуудагдсан. Энэ дуудлага нь зөвхөн ертөнцийн эзнээс л ирдэг. Тиймээс гүн ухаантны сургаалын жинхэнэ үнц нь бүх зүйл хоосон гэдгийг батлан харуулж байгаадаа гол нь биш, харин бидний зүрх сэтгэлийг уруу татан хуурч байгаа зүйлс нь утгагүй хоосон гэдгийг харуулахад оршиж байгаамаа. Хэрвээ бид нар амьдралаа зөвхөн амжилт, мөнгө, эд хөрөнгө эсвэл хүмүүсийн үнэлэмжэн дээр үндэслээд байгаа бол бид маш амархан гутарч сэтгэлийн гүн хямрал буюу депрессэнд ордог. Ингээд бид эхлээд сэтгэл судлаач дээр очиж энэ байдлаасаа гарах гэж оролддог. Харин бид ертөнцийн эзнийг таньж түүнтэй хамт амьдарч эхлэх үед амьдрал огт өөрөөр харагддаг. Магадгүй таны амьдралын нөхцөл байдал өөрчлөгдөхгүй байж болно. Асуудлууд хэвээрээ байж болох ч бидний сүнс санаа бодол, зүрх сэтгэл ертөнцийн эзний амар тайван хангалуун байдлаар дүрдэг. Өөрөөр хэлбэл ертөнцийн эзэнгүүгээр амьдрал нэгэн тойрог мэт хоосноос хоосон руу эргэлцээр байдаг бол харин ертөнцийн эзэнтэй хамт түүгээр амьдралаа удирдуулж байгаа хүний сүнс санаа бодол нь түүний амар тайван баяр хөөрөөр үргэлж хангалуун байж чаддаг. Эрдэнэсийн эрэл багийнхан бид энэ 4-р сарын мигмар пүрэв гаригуудад гүн ухаантны сургаалаас 8 удаагийн библийн хичээлээр дамжуулан энэ үннийг алхам алхмаар нээх болно. Бид амьдралын хүнд асуудлуудаас цухтахгүй харин тэдгээртээ нүүр тулж ертөнцийн эзний гэрэлт хариултыг ирж хайх болно. Эцэст нь хэлэхэд хэрвээ та чин сэтгэлээсээ ертөнцийн эзнийг ирж хайвал та амьдралдаа жинхэнэ сэтгэл хангалуун ивэлтэй байх болно.